Тэтгэврийн даатгалын сүүдэр. Энэ бол амгалан 33 настай. Тэр олонхын адил 670 мянган төгрөгийн цалинтай. Амгалан ирээдүйд тэтгэврийн даатгалд хоримтлуулсан мөнгөөр сэтгэл хангалуун амьдрнаа гэж итгэдэг. Гэхдээ өнөөдөр түүний төлсөн шимтгэл ахын дүүдийн тэтгэврт зарцуулагддаг. Энэ бол эв санааны нэгдлийн зарчим. Харин ирээдүйд амгалангийн тэтгэврийг хэн төлөх вэ? Амгаланг тэтгэврх гарах 2051 онд түүн шиг шимтгэл төлдөг залуусын тоо 30% нэмэгдэх бол өндөр насны тэтгэвэр авагчийн тоо 2.5 дахин өсч 873 мянгад хүрнэ. 10 шимтгэл төлөгчид ноогдох ахмадын тоо өнөөдөр шиг 2.7 биш 6.4 болно. Ийм байдлаар 2018 онд 134 тэрбум төгрөг байсан өндөр насны тэтгэврийн алдагдал 2031 онд 1,951 тэрбум, 2041 онд 6,80 464 тэрбум, 2051 онд 13,80 114 тэрбум төгрөг болж өсгөнэ. Энэ нь тухайн үеийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5% тэнцэх хэмжээний мөнгө. 2051 он амгалан энэ үед 65 нас хүрч тэтгэвэр авагч 873 мянган ахмадын нэг болно. Тэрээр сарын 3 сая 168 мянган төгрөгийн тэтгэвртэй. 2019 оны ханшаар бол 396 мянган төгрөг. Хурц чадсан тэтгэвэр нь түүнд үнэгүй автобусаар хотоо тойрхоос өөр сонголт өгсөнгүй. Ийхүү гавьяаныхаа амралтанд суугаад сэтгэл хангалуун амьдрах итгэл нь сүүдэр болж замхрах юм гэж юу? Шийдэл бий юу? 2015 он Монгол улсын төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын баримт ичигт өндөр настан бүрийн орлогын наад захын баталгааг тэтгэврээр хангах, үүний тулд тэтгэврийн олон давхаргад тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ гэж заасан. 2020 он улсын хурлаас тэтгэврийн олон давхаргад тогтолцоо нэвтрүүлвэл амгалан үндэсний суурь тэтгэврийн даатгалын шимтгэл төлж болно. Энэ тогтолцоог Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг дэлхийн олон улс хэрэгжүүлдэг. Ажил хийдэг эсхээс үл хамааран 15-аас 59 насны бүх иргэд заавал хамрагдах ёстой. Гэхдээ ихэнх орнуудад энэ шимтгэлийг улсаас нь хариуцсан даадаг байна. Монгол Улсын их сургуулийн багш эдийн засгийн ухааны доктор Оюун Цэцгийн тооцооллоор төрөөс амгалангийн суурь тэтгэврийн шимтгэлийг эхний 5 жил сар бүр 6800, хоёр дахь 5 жилд 13800 гэх зэргээр 6 шаталтай төлөхөд 34 жилийн дараа түүний шимтгэл 107 сая 954 мянган төгрөг болно. Ингэснээр амгалан 2051 оноос амжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэх 2 сая 292 мянга 800 төгрөгийн суурь тэтгэврийг давхар ав. Үндэсний суурь тэтгэврийн даатгалыг нэвтрүүлснээр 2051 онд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 14,80 338 тэрбумаас 13,80 155 тэрбум төгрөг болж 1,80 183 тэрбум төгрөгөөр буурах боломжтой. Энэ жишгээр Apple 2020 оноос хөдөлмөрийн насны 1 сая 483 мянган хүний суурь даатгалын шимтгэлд жилд 320 тэрбум төгрөг шаардагдах нь. Тэгвэл ийм мөнгө бий гэж юу? Улсын хурлын 76 гишүүн бүрийн ганцхан жилд тойрогтой зарцуулах мөнгө жилийн 5 тэрбум, нийт 380 тэрбум төгрөг. Эсвэл Эрдэнэс 5 толгой компани ноогдол шим мөнгө гэх зэрэг их үүсвэрүүдээс гаргаж болохгүй гэж юу? 2051 он. Энэ бол амгалан 65 нас хүрч энэ жил тэтгэвртэй гарсан 873 мянган ахмадын нэг. Тэр аялалдаа гарахад бэлэн болжээ. Амгалан сар бүр 2 их үүсвэрээс тэтгэвэр авдаг. Өндөр насны 3 сая 168 мянган төгрөг. Үндэсний суурь тэтгэврийн 2 сая 292 мянга 800 төгрөгийн орлоготой. Өнөөгийн ханшаар 682 мянган төгрөг. Ахмадуудын амжиргаа тэтгэврийн даатгалаас ийн хамаарах нэ. Тэтгэврийн тогтолцооны сүүдрийг арилгах уу? Яах вэ? Шийдэл хэрэгтэй.